одоо бас ээжтэйгээ 70 хүртлээ явна гэдэг тийм амар ажил биш шүү. Яг л хоёулаа тэгэл өвлөө гарахад намайг тэг 70 хүрсэн гэж мэдэхгүй шүү дээ. 90 хүрсэн тэгэл өвлөө гарахад үнсэн хурд дээрээ чи гэдэг тэгж тэгээ хөрхи одоо 70 гарсан үгээ хаашаал яваач тэ жоохон оройтаад цайлга майлган дараад ирэхдээ зэрэг хаагур дэмэтэне 70 болчихгүй гэдэг. Тэгээ эзгүүд дээ шүү дээ тэр үгэл нь тэгээд харин миний дүү хурж ирээд надад хамт байгаа тэгээ сайхан байна. За юм. Одоо бас ярихлаар хэцүүдэх гээд байгаа. Энэрэл нэгүслийн бодис сэтгэлт хуурмаг үгүй бат ажгоо. Эгнэгт хайрлахын гүн мөрт худал үгүй үнэн буюу. Өнөд дэлгэрсэн ерөөлийн оюун бэлэгт гэрэл ажгоо. Өв соёлоо тээсэн цаглашгүй ухааны бишрэлт буян буюу. Ээжээ гэх үгэнд орчлон уйраад бодис сэтгэл химээх үүд нээгдэн. Ээжээ гэж хэлэх бүрд зүрхэнд минь бурхан бууд юм. Манай ээж Дасцгийн Сэретер гэдэг хүн байсан юм аа. Тэгээд Төв аймгийн Өнжүүл суманд ийм төрсөн ийм хүн байгаа. Одоо богдын шав. Манай эмээ 4 хүүхэд гаргасан гэлээ. Тэгээд нэг нь үлдсэн. Тийм учраас багтаа жаахан инкер тийм хүүхэд байсан гэдгийг. Аавын тал бол Вангийн хошоо гэж бүрэн чиглэлээ тийм хоёр хүн байгаа юм. Манай аавыг бол Мэждийн Дэмбэрл гэдэг нэртэй. Тэгээд тэр хоёрын хүү бол төрсөндөө. Аав маань цэрэгт яваад цэргээс ирээд тэгээд одоо ээжтэй гэрлээд тэгээд сумдаа ажил хийж байгаад арваач хойл байсан баха манай аавын талын. Тэгээд тэднүүд хуралдаад тэгээд манай аавыг зэрэг цоход явсан мөлий хөдөлгөөнтэй. Тийм учраас хот орон газар очихдаа зэрэг зочд буудалд бууна гэж байхгүй. Одооных шиг ийм нөхцөл байдал байхгүй шүү дээ. Тийм учраас нэг тийм таньдаг айлдаа ирдэг. Эмнэлэг дамлаг болоод 40 сар одоо өдрөөр болоход бас зовлонтой тийм байсан. Тэгээд хамаатангууд хуралдаад аавыг хотод очоо. Тэгээд одоо өвлийн ажлыг бол хамаатан садангууд нь даадаг 100 тэднүүдэд одоо юм хум олж явуулах хотоос тэгээд энд одоо эмнэлэг дамлаг элдэнгийн дээр их хөөгд сургууль соёл элдэнгийн нөхөр болох гэж ингэж явуулсан гэнлээ. Тэгээд энэ дээрээ одоо би 5-6 настай байсан юм байна. Тэгээд нэг том машин дээр 2 айл ачтсан. Тэрний дээр тэгээд хонхорхоо гаргаад тэнд нь улсууд нь суугаад тэгээд явж исэн. Тэгээд манай эмээ хамт байсан да. Тэгээд ээж минь унтаал
Тэгэл цаадах чи ойчихгүй сэрэнүүд гэжсэн тий. Маягийн дурсамж бол байдیں۔ Тэгээ Улаанбаатарт дангатал орж ирээд Яармаг дээр тэр жолооч нь тэнд хоноод тэгээ өглөө наашаа гараад засгийн газрын баазад манай нэг чимэдэгч гэж байдیں۔ Агуасар гэдэг айл тэднийхийг буулгачаад тэгээ гандангийн дэнжи дээр гарч ирсэн. Миний хувь заяа бол ингээд хорл номтой холбоотой юм байх та. Тэгээ гандангийн дэнжи 60-аас арын гудамжинд бууж. Тэгээ Балаг гэдэг одоо Төв аймгийн өнжүүлсэн миний хүнээс хашаа авсан. Тэгээ Байшингийн дээвэрлэл дуусаагүй байсан. Тэгээ тэр дээвэр мөрийг хийгээд би тоглоод тэгээл гэр орноо барьж ингэж хэлээсэн. Тэгээд ээж минь үйлдвэр орчуулдад орж аав маань номын хөдөлთა тэгээд бараа бааз албан үйлдвэр хангах дэлгүүрт байж байгаа. Тэгээд тэтгэвртэй гарсан да. Тэгээ ээж маань одоо ажилдаа явдаг. Тэндээ их нэр хүндтэй их тийм аля марзан янз бүрийн одоо инээдмийн юм их ярьдаг. Тэгээд хамт ажиллаж байсан улсууд нь жигтэйхэн их танил үгүйлдэг. Хамгийн залуу шав болж сүлдээ оюутан мэдл залгас тийм улсууд ирдэг очдог тийм байсан. Тэгээ ээжигээ настай болохтой зэрэг би тэднүүдийн ирээд дууд гэдэг. Тэгэл тэднүүд нь орч ирээд баяр ирнэ. Тэгэл мах чанжиг бол галавсаа ашиг яагаад тэгэл идөө гэл тэгэл өдөржин юм ярьдаг тийм байсан. Хамба багшийн зүрхний орон зайд хамаг амтны их болсон адистай бурхан мэт багшийн адис ивэлд буйны үндэс үржиж дэлгэрнэ. Санах бүрийд зүрхэнд гүн ухаан татж сарны туяанд гэрэлтэх үүлэн адил нүүн энэрэл хайр хоёр амьсгал шиг уусан хүүгийн зүрхнээс урсах бодол бүр хүнлэг орш хуйг сануулна. 2000 оны ихэр та оддын ээж гэд нэвтрүүл сайхан нэвтрүүлэгт ээжтэйгээ хамт орж исэн байна. Хэдэн настай байсан энэ нэвтрүүлгийг хийхэд ээж залуухан байсан байна тийм ээ? Сайхан. 80 орчим байсан болоо да. Би бас нэг дурлж байгаагүй юм шүү. Ганц хүүтэй. Ганц хүү болохоор бас өөрөө дум би нэг бодож байсан. Тэгээ сүүлд нь зөвшөөрсөн юм да. Сүүлд нэлээ хойно зөвшөөрсөн юм. Yan тэгсигээд л тэгэл яг нэг жилийн дотор л хийдсэн байгаа. Тий. Дөө миний өдөр хуралдаан хороо сууж байгаа ижидэл ав их л сайн харагддаг. Тий. Нэг хайр хүрээ. Тий. Хайр хүрээд л ороо ирэхт нь одоо ямар сайхан хамгийн дуртай хоолыг л хийгээл тавьчихал хэл баяр баясгалантай сон шүү дээ. Хоролд хораад юм сайхан шүү дээ. Урд намтай хүн болно гэдэг сайхан. Игмэд зэвэ дэрчин жараас үдэн бичсэн би гомбоожин би энэ дүммэлээ жинцэлсэн гад ганжин ави зүгтэн зонхоо лусан давгисэл басалбандэ гэж би бол энэ намайг өдөрт 21-ээс дээшлээ. Манайх чих шүтлэгтэй айл байсан эмэм нь одоо богдын отч байсан Дэмбэрл отч гэдэг хүний хүн байсан. Тэгээ Мөрдөр Жонзод гэдэг хоёр ахтай хоёр. Тэдний дөссөн хүн. Тэдний хүн биш, тэдний дөссөн. Тийм учраас бурхны шинтэй их ойр байсан. Тийм байна. Эмээ. Тэгээ ээж маань тэр нь дуусан юм ихтэй тийм байсан да. Тийм байна, тийм. Тэгээд л одоо богд өндөр богдын маань за нэгэд тийм уянхтай их гоё орой маань хөгж өгөөл тэгээд гэгэм богдо тамзайн дөнгөр манза шэрит нүдэг нэг гоё аятай тийм. Тэгээд намайг багаас тэгж л одоо бурхны шин энийг зүсүүлсэн юм шиг байдаг юм да. Тийм байна. Миний хат дээлийн өнгө юм гуталнд л их дуртай юм би. Юм бол над гутал авчирч өгөөрэй л гэдэг. Манай хоёр өгч хоёулаа л явна ийш тийшээ тэгээд
Хоёулаа л авчраад байна. Ер нь тэгээ манай ээж ямар ч хувцас өмссөн нэг сайхан зогсдог. Би одоо бас гоёх санаатай англи явж байгаад тийм бенжик албан ёсны юу бүгд нөө давтарч өгөөд энэ цагаан тариатай хүнд их захиндаа гэж бодоод бараанда өнгөтэй тийм юм авчирч өгсөн. Миний хүмүүс сайхан юм авчирч өгч тэгээ нэг өмсөж үзээд гомон айтах юм байна гэд байсан. Тэгснэ ганцхан өмсөө тэгээ дахиж өмсөөгүй дээ. Гоцоо дээл өмсдөг байсан баг. Гоцоо дээл өмсөн. Тэгээ тийм нэг энгийн дүү биендээ амар айтайхан. Тэгтээ өөрт нь их тохиромжтой тийм хувцас өмснөө. 90 милиар зохин шүү. Хувцас бол их сайхан зохин. Тэгээд одоо ир хөрсөн тэгэхэд царай зүс нь бол огтөө өөрчлөгдөөгүй. Яг л залуугийнхаа тэр мах харьсэд би дуураагаагүй ягаад ч вэ ингээд арзаа болоод байгаа юм. Та гоё яана. Бас дуурайсан байна ээжийг. Зэвчсэн сайхан цагаан царайтай. Их залуугаас буурал болсон гиндэ. Манай эмээ бүр 20 хэдтэй болсон гэдгийг. Ээж бол 40 хаал цагаан болсон доо тэгэл. Тэгээд дээл хувцас элдэнгийн бас сүүл рүүгээ бити авчраараа миний хүү. Тэгээ нэг олон хувцас сүүлд нь гай болоод хүүдмэн санагдаад намайг өнгөрсний дараа тэгээд төв болоод байна. Бити авчирчаа гэж шилдээ. Тэгээ би ч одоо эмэгтэй гэрэлж бараагүй балаагүй болохоор эмэгтэй хүний хувцас даруулахдаа барагтай хүнээс л асууна л да. Тэгээ нэг удаа яваад нэг дулаахан сайхан өмд байна. Тэр өмдийг авчирлаа. Тэгээд л дүүнерт бэлэг өгөө, дүүгийн хөөхд мөхд бэлэг өгөөд байжсэн. Бас л хараад эмэгтэй хүн болоод юу өхнө гэсэн маягтай. Тэгээ нөгөө өмдөө гаргаад ингээд за танд нэг дулаан өмд авчирлаа гэсэн. Өгсөн их хөгжөөтэй шүү дээ манай ээж. Тэгс чи мэдэн байжгаад өөдөө шидэж гин. Чир нь өдөө хүртэл юугаа хийж авдаг хүн юм. Наадах чи эрэгтэй хүний өмд байна гэнэ. Яаж яа гэдэгсэн. Авчаад өнөө эрэгтэй хүний урдлын өнөө нэг тэргээр нь хуруугаа ийцэн чи эмэгтэй хүний хов. Үгүй атла ойлголцдог тэр нүдний харцанд үрдийн амгалан энэрл оршдог юм. Манай ээж намайг эрхлүүлж, тоглуулж тэр үед байхгүй одоо 3 дугуйт эднүүд авч өгч сумын хой талын дэнжээс уруудаад намайг түрээд явж ирсэн нэг санагддаг. Би нэг нодрахтай шар дээлтэй байсан юм уу та гэж одоо бүрэг бараг л нэг санагддаг. Тэгэл гармон, гитар янз бүрийн хөгжим авч өгд, яочин янз бүрийн юмнууд авч өгдөг. Мандлын хүртэл байсан. Тэгээд багада номын санд байсан. Ном их цогдуулдаг. Одоо энэ туул ресторан гэж байсан. Одоо тэрний хойд хуучин номын дэлгүүр гэж байсан. Тэргээр орж их хуучин ном худалдаж авна. Манай ээж эвгүй болцсон үедээ ороход дорхноо мэднэ. Чи юу болчоо? Наад нүр царай чи юу болчоо гэж эхэлээл. Тэгэл зовлон жаргалаа хаваалцахтай зэрэгдээ. Дорхон гарцыг гаргаж ирээд. Тэгэл дорхон сайхан болгоод сэтгэл санаа амаржуулаад ингээд байдаг. Эднүүд ч болоод одоо ээж хүнд болоод гайхамшиг юм да. Ээж ер нь одоо юм мартна гэж байх. Өөр багийнхаа. Одоо манай хамаатангууд манай ээж чинь одоо бэр болж орсон их олуула манай аав. Тэгээд тэднүүдийн хөөхөд явахад одоо ач зээнэр манай ижи дээр шавдаг. Чи тэгж өмүүлж байсан, ингэж авдаа задуулж байсан, ингэсэн тэгсэн гэд. Тэгэл тэр нутгийн улсуудын одоо хөгтөө оногоо бүгдээр ингэ ярьж өгнө. Манайх тэгээд нэг коммунизмын үед дарамттай хувцсны шикамн дотор бурхнаа хийж өдөр цоожилчдаг. Тэгээд орой 10-аас хойш хаалган онгойлгоол зул хөжөө өргөөл маань зайн хөгжөөгөл тэгээд янз бүрийн сайхан юм ярина. Манай аав дараа өвчүүдэр нь
Тэгэл Чингис хаанаас авахуулаад янз бүрийн түүх намтраа ярина. Та ер нь ээжигээ ер нь залуудаа ямар шүү хөөхд байсан гэж төсөөлдгөө? Сахилахгүй байсан болов ямар байсан гэж төсөөлдгөө? Нэлээд хөдөлгөөнтэй байсан болоо гэж бодогдмоор байдаг. Тэгээд залуу замнада насандаа нарийнч тийм байсан гэж манай хулаажаа гэдэг манайхны аавын дүү юм болоо их чин юм болоо нэг өгшин байсан. Аман их сангад гарын дагуур хар цай тавьчаал ууж яадаг. Сайн ус уухгүй бол бие өвдөд болж өгөхгүй гэд манай ээжийг тэр манай аавын дүүтэй ойролцоонаас нь олсоод тэгээ гойж гинэ. Тэгэл тэмээтэй яваад сайн ус руу явж яагаад уулын цагаар ирэх мөртлөнгөө тэр муус гэдэг моснаас навэдэрж ирсэн. Гэхдээ мөн залуу насны өвчин гэж тэр настай хүн. Тэгээд зайлуул ингээд цаагаа самраад сайхан цай хийгээл тэгэл уугаад сайн ус гэсэндээ час хийж ял гэж. Тэгэл хоёр тишээ өсрээд яваад хөхрөлдөж ээж үлээ гэдэг. Тэгээд одоо ээж бол миний төлөөлөл юм болох та зэрэг олоод юм хэлнэ. Хамрын тамхинаас гулаад одоо юм хэлнэ шүү дээ. Тэгээд би хамрын тамхи замбраагүй татдаг болсон. Олон жил 19 наснаас татсан да. Тэгээд гаргачих санаатай оролдоно. Тэгээд энэ тэнтгүй ингээд тамхи хамрын тамхи ширчих. Наа дээлич уртал яатсан. Тэгээд нэлээд дургүй нөрж олон шаардаа тэгээд татаад байхтай зэрэг нэг жаахан дургүй нөрсөн маягтай. Миний хөө наад хамрын тамхи зуураад идүүл яасан юм л гэж ядагсан. Ээжийн заасан буянт сэтгэл энгүй ертөнцөд гэрэл болон туяарна. Эцгийн сургаалд төссөн хүүгийн заммар эрднийн чулуумэт бат бүх замаар үргэлжилнэ. Ээж эхлээд лам болгож яхан тийм хүн байсан. Тэгээ ер нь л одоо лам болоод одоо гэр орны уламжлах ганц хөө байна. Гэрэлж бараалахгүй хэцүү болов гэсэн маягийн юм яриад л байсан зайлаа. Тэгээ эмээ аав хоёр их дуртай байсан. Тэгээ тэр хоёрдаа дийлцсэн үү тэгээ төлдөө төвшөрөөд сүүлдээ тэгээ намайг баргалж харгалздаг харамлдаг шахуу болсон шүү дээ. Орчлонгийн чандад ухаарлаа нэгүслийг дэлгэрүүлж олны сэтгэлд энэрл хайрлсан гэгэн мэргэн хязгааргүй цагийн далай дунд хясал зовлон гítэлгэн гэрэл түүлмүе. 1970 онд Данжилуудаа цанаамаад Данзан осор гэдэг миний багш юм да. Тэгээ багштай шавараад гэрээр ном заалгадаг. Өглөө 6 цагт ажиудлалд утас тавьсан байдаг. Манайх утастай байсан тэр. Утастай л хавралдаа. Тэгээ 6 цагт тор гэдэг дуурахтаа зэрэг басаалгүй гэдэг багштай. Тэгээд багш минь л одоо энэ Монголын уламжлалт зан соёл тэгэл ингээл бурхан шишний намайг зөндөөн их зааж. Их амгалангийн эрдэм чадлын бэлэгдэл очир ирэхэд хоосон чанарыг онсон бэлэг бэлгүүний тэмдэг оюуны орчлонд гэлэлзах үрдийн сүр жавхлан оршихуун гүн орон зайг толдох төгс хүчний илэрхийлэл. Өнгө бүрийн гүн утга өрнөл бүртээ амьдралын сургаал төгс амгаланг эрхэмэлсэн хэлхээс тэртээ алсад орших сэтгэлийн тол. Сайхан дурсамжууд сэдрэж хоёлоо өнөөдөр
гоё ярьж байна тийм ээ. Танд сайхан байгааз Сайхан би ч байна. гэсэн ээжийтэйгээ бас 94 нас хүртэл хамт байлаа. Тэгээд ер нь их настай болох тусам хамт байх нэгэн бодлын их сайхан, нэгэн бодлын бас их самдгийн байна. Хэцүү юм хэцүү юм. Самдгийн Тэгээд байна. орж гарах хамаг юмд өгүүлэгдээд байх юм харагдаад, тийм ээ. Гэхдээ одоо сайхан буянтай юм да. Ээжтэй ээ, олон жил хамт явна гэдэг их сайхан юм. Таавал Аав минь харахгүй, их байнга. наслаагүй юм да. Ааха. 59 настай Хөрхий тийм. явцсан. Тэгээ аав минь одоо бас л энэ учиртайгаар ээж мэжтэд гарч яасан. Цэрэг цооход явсан. 39 оны байлдаанд юунд цэрэгт явал тэр юмд оролцож явал тэгээ 45 6 оны үед халагдаж ирсэн. Хөрхий 59 гэдэгт их залуухан. Өнгөрөөд байжсэн. Тэгээд гадаа өдөн дээр нэг хүн дуудаж байна гэж. Тэгсэн нэг буурал толгойтой хүн ирээд танаа аав улстай бас чухал ажил хийж явсан хүн. Цэрэг зоогт байхдаа одоо 39 оноос 45 он дайн доос хүртэл байсан. Тэгээд улстай их одоо мартаж болохгүй тийм үйлс хийсэн хүн байгаамаа. Тэгээ аав чинь одоо хойдлын энэ одоо арчуулгын ажилд дотод гоцож байгаа юм байна уу? Тэгээд тэгжсэн шүү. Тэгээ хөрхи тэр зүдрэгэнтэй он жилүүдэд байжгаад тэгээд урт нас л чадаагүй юм болоо да гэж сүйд л боддог шүү дээ. Бас их сайхан дуулдаг байсан гэсэн тийм ээ. Тий. Тэгээд сумын клуб чинь ордных чи их сүрхий байсан байлээ шүү дээ. Учиртай 3 мурд бидний тоглолцдог сумын клуб чинь. Тэрэнд тоглож ирсэн юм. Тоглож ирсэн үү? Мэдэхгүй аюунд нөөс учиртай 3 гарч ирсэнгээд нутгийн хөгсчүүд л ижид хэлдэг. За одоо тэр үеийн эмчтэй эднүүд Тэр үеийн сайхан бүсгүйчүүч одоо нансалмаадаа дуулаад тийм ээ. Залуу зандан цагтаа нэ сум чинь одоо их урлагийн их хөгжижээс үе юм байх та ижигийн залуугийн үед. Тэгээ учиртайгаар өднөд дуулж байсан хүн шүү. Одоо дуулдгүй болохоос одоо 90-с дуулдгүй ямар учиртай юм мэдэхгүй. Гангамбарлаг мохороро атна саханса годосхарте эжиге карасан хөтөлөө саханса. За ингээд ээж нь сайхан дуулдаг байжээ. Тэгээ сая бас би энэ бичлэг хараад сууж ила энэ дуунд их дуртай байсан юм байна да гэд их гоё дуулж байна. Тэгээд би нэг бадаг дуулъя. Гангабарлаг марара газрын ахлы тулахсан голын хайртай эжигээ гарасан хөтөлөх сайхансан. Гоё тошоо. Би бас энэ дуунд их дуртай. Юм л болоо тэгээ дуулахаар уйлах гад байна. Ойрд ер нь энэ ээжийн тухай дуугаа дуулахад жаахан сэтгэл их гэгэлддэг болоод байгаа. Харин тийм юм аа. Тэгээд одоо амьдрал үзээд зовлон жаргалын дондор туулаад тэгээд эрэхтэй зэрэг хүн уян болдог бол таа. Уян болохын Би одоо ээж аваагаа ярих, суух ёстой юм байна да л гэж бодож ээж аваагаа ярихдаа найз байсан лам нарыгаа ярихдаа тэр жама лам саянгийн пүр бат эднүүдийг ярихдаа өөлчих гээд явах болсон. тэгэлгүй яа. Миний хайртай ээжийн бүүэн дунд дээрх одод гэлэлцэн үүлэн чөлөөнд тэнд ихшиглэх амар амгалангийн ялгуун тэр тэд үлэрсэн
он салхийг аргадан. Гэр орныг эмэгтэй улсууд чинь бас нэг жоохон гоёх дуртай. Дэвсрэг эднүү дэвсрэхтэй их дуртай байсан. Ягаад гэвэл голцоо эмэгтэй улсууд ороосоо өнгөн нингэн болоод байдیں۔ Тэм учраас гэр дотроо сайхан зузаан дэвсрэхтэй байвал бас урд наслахтан зүгээр байх таа гэж бодоод тэгээд одоо дэвсрэг дэвсэж өгнө. Тэгээд орой хоёулаа бас нэлээ эрхлэлцнээ. Тэгээд одоо би хэвтчихнэ. Миний тэгэл хэвтгэхтэй зэрэг хурч ирээд миний доот талд суuna. Тэгэхээр би хөлөө ачаад ингээд гидсээр ингээд аччихна. Сайхан гидс дулаахан сайхан байна эднүүд гэж. Заримдаа гидсэн дээрээ хөл тавьж дулаацуулж өгнө. Даарцсан байна миний хөвгөл. Тэгдэг л байсан ээж минь одоо тийм. Тэгээд эмээтэйгээ би бас олон жил болсон шүү. Ээж минь эмэät 94 хүртэл ээж маань эмээтэй хамт байсан, ээжтэйгээ хамт байсан. Яг баг залуугаараа л боддог ээж хүн гэдэг. Тэгээд нэг одоо настай болцсон ажилтаа эднүүд ихгүй. Тэгээд чи хоройтохтой зэрэг яас их хоройтдаг хавар дэмэдэнэ үл гэж яддаг. Ээж хүн гэдгийг их ойлгох юм бол хүнийг ойлгох юм байна гэдэг бурхан багшийн тэр сургаал эднүүтээ одоо дүүцүүлээд бодоход үнэхэрийн ээжигээ ойлгож чадах юм бол бусдыг хайрлах сэтгэл амархан ирж мэд хэм байна шүү дээ гэдэг ийм сэтгэл төрөөд байдیں۔ Да. Тийм учраас одоо бидний амьд байхад нь бол тэгж одоо баярлуулж сэтгэлийн хангамжтай миний хүү, миний охин мөн болж явна гэж бодож байгаа тэр сэтгэлд ээж ачиг хариулах хамгийн дээд юм уу даа л гэж ингэж боддог. Өнгөрснөөс нь хойш аяж авахаа нэрийг гаргаж муу мухагаар дуудуулахгүй биеэн барьж тэгээд одоо зөв сайхан амьдарч өр хүүхэдгээр орноо хөгжүүл дэвшүүлэх хийж байгаа ажлаа сайхан хийх улс орныхоо тусгаар аюулгүй байдал элдэн юм тохирол учруулахгүй сайхан байгаа. Энэ бол бодож явах ёстой л үйл. Тийм учраас аав ээжийн ачийг хариулна гэдэг хамгийн утгатай учиртай нь юу гэхээр бид зөв явах. Бид сайхан одоо боловсралтай мэдлэгтэй, ажил явдалтай зүтгэлтэй, ажил явдлаа нэг өөрийн сайхан хийдэг амьдралдаа тэрнийга бүрэн одоо аригч хямгч байж хэрэгжилж чаддаг. Тэгээ гэр орноон дэшин татаа цэвэр цэмцгэр өр хөөхт нь боловсон сайхан хүмүүжил тэгээд ирэхээс илүү ээж аавын гордох юм гэж байхгүй л дээ. Хаврын салхи сэвэлзэж намрын навчис хийсгэд ичигээ сандаг. Холын замаас миний хүүгээд дуудах шиг сонсогддог. Өнчөнгөвчний цаанаас инээмсэглийг нөмрөөдөж өн мөнхийн орчлонд уулзандаа гэж залбирдаг. Ээж бидэн хоёрын хайранд огторгүй мөнх чигээрээ орчлон мөнх үннээрээ. Сэтгэлийн хүрээлэнд сайн санаа суулгаад сая жава мододын үндэс тэнд ургаг. Эвийн салхиар навчин сэрвэлзэг эрдэнэт амьдралыг баяслаар дүүргэе. Энэрл хайр сарам мэт гийгүүлж их шим бүртэн жаргал хурайлъя.